Төв аймгийн хэмжээнд 2021-с 2023 оны байдлаар зам тээврийн ослын улмаас хүүхэд тохирсон 37 эрэг шалгагдаж, 48 хүүхэд хохирсноос харамсалтайгаар 14 хүүхэд амь насаа алдаж, 34 хүүхдийн эрүүл мэндэд хүнд хөнгөн хүндэвтэр хохирол учирсан байна. Зам тээврийн ослын улмаас хүүхэд тохирох гол шалтгаан нь хүүхдийг замын хөдөлгөөний дүрм заасны дагуу тээвэрлэн авч явдгүйтэй холбоотой байна. Энэ нь хүүхдийг зориултын суудалд суулгадаггүй, суудлын бүс зүүлэгдэггүй, хүүхдийг тээврийн эрсдэлд авч явахдаа өвөр дээрээ суулгаж авч явж байгаа нь хүүхдийн амнаас эрүүл мэнд тохирох эрсдлийг нэмэгдүүлж байна. Мөн жолооч тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг эхлэх үед орчин тойрноо шалгаагүйгээс ухрах үед бага насны хүүхэд мөргүүлж амь насаа алдах эрсдэл гарч байна. Жолооч нарын хариуцлагагүй болгоомжгүй үйлдэлийн улмаас хүүхдийн амь нас эрүүл мэнд хохирох ёсгүй. Иймээс хүүхдийг зориултын суудалд суулгаж, суудлын бүсийг зүүлгэж хэвшихийг Төв аймгийн прокурорын газраас уриалж байна.